дараа хаан тавих хоёроос уучрах. За. Ихэл ингээд сууж юм байна шүү дээ. Рекорд явчих шүү анаа. Өвдгөө юм хэллээрээ за ямар тааж. За эхэлцгээе. За бэж л даа. Жохон имиж юм аа. Ядраатай за. За яг нэгээрээ сайн байцгаана сонсогчдоо. Та бүхэнд Mind аппликейшний шинэ видео нийтлэл болох Unfiltered хүрж байна. Энэ булангаараа бид нар юу хийх зорж байгаа гэхээр бидний өдөр тутам тулгардаг асуултуудад ямар нэгэн шүүлтүргөө одоо яг нээлттэй хариулахаар, нээлттэй ярилцахаар зорж байна. Тэгэхээр өнөөдрийн сэдэв бол нөхөрлөл. Тэгээ бид бүгд бол Mind-ийн нийтлэгчид байгаа. Тэгэхээр бид нэр тусдаа асуултууд бэлдсэн. Яаж байсан би яриагаа эхлэхээс өмнө өөрийгөө танилцуулъя. Намайг Ишгэлэн гэдэг. Би Mind-ийн багийн гишүүн, бас таймыг товчлын болонг эрхлэн гаргадаг. Таймыг товчлын болонгийн нийтлэгчээ. За сайн байцгаана уу? Ундралаа. Mind-ийн дээр бас яг нийтлэгчдэг. За энийг хэлчих. За намайг хийснийг ундраад хараад байдаг. За сайн байцгаана. Намайг Гэрэлмаа гэдэг. Mind-ийн дээр Mind хөтөч болонг эрхлэн явуулдаг. Сайн байцгаана уу? Ундраа байна. Анзарын анхаарыг болонг хөтөлж явуулдаг байгаа. За тэгэхээр одоо бүгдээрээ асуултаасаа эхлэе те. За хэн эхлэмээр байна? За би эхэлчихё. За. Тийм. Хичдэггүй гэдэг. Бодлоо. За би нэг асуулт бэлдсэн нь болохоор энэ нь болохоор заавал ингээд нэг тийм судалгааны үндсэлтэд хариулах шаардлагагүй гэж би бодож байгаа. Тэгээд асуулт нь юу вэ гэхээр нөө эрэгтэй эмэгтэй сайн найзууд байдаггүй. Үнэн үү? Байдаггүй. Үнэн үү? Эсвэл худлаа? Тэгээд энэ дээр яг нэг юу хэлчихэд би болохоор яг үнэн үү худлаа гэдэг яг нэг тийм болон дээр нийтлэгчдэг. Тэгээд энэ дээр болохоор одоо нөгөө амьдралын янз бүрийн асуудлууд байгаа шүү дээ. Тэгээд асуултууд тэрэн дээр аль болохтэй шинжлэх ухаанчаар хариултыг хэлхийг хичээдэг. Гэхдээ яг энэ удаад болохоор хэдүүлээ заавал тэрэн дээр цуурлахгүйгээр өөрсдийнхөө туршлага дээр өөрсдөд нь төрж байгаа мэдрэмжээрээ хариулчих гэж бодлоо. Тэгээд одоо сонсож байгаа хүмүүс маань ч гэсэндээ яг өөрсдийнхөө л бодно шүү дээ, тий. За тэгэхээр энэнд хариулах юм байна. Хамгийн ихэнд хариулах хүн байна уу? Би яг Тунгалаг тамир киноны долгорын хэлснээр үнэн Байдаг хүн гэж бодож байгаа. Байдаг. Та тэгвэл байдаг. Тэгвэл худлаа. долгор хамаагүй боллоо. Долгор хамаагүй боллоо тий. Эрэгтэй эмэгтэй сайн найзууд байдаг гэдэг Байдаг. Уус байдаг. Байдаг л бол байдаг. Ингээд дэлгэрүүлээд яагаад байдаг гэж бодож байна? Юу байсан байгаа. Байх шоолно тий. Энэ угаасаа яг өөрийнхөө жишээнээс хариулж байна. Би бас энэний судалгаа хийж чадахгүй юм байна. Тэгээд энэ дээр болохоор угаасаа ингээд миний эргэн тойронд ингээд сайн эрэгтэй найзууд сайн одоо миний найз гэж боддог эрэгтэй хүмүүс байгаа. Тэгэхээр найз л биш байдаг шүү дээ. Тийм. Тэгээд яг найз л байдаг шүү дээ. Тэгэхээр одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс сайн найзууд байж болдог гэж үзэж байна. Interesting. За тэнгууд би жишээ нь заяа. Энэ дээр болохоор айгу эсрэг байр суурьтай байгаа байхгүй юу? Миний хувьд болохоор байдаггүй. Үнэн яг эрэгтэй, эмэгтэй, сайн найз гэдэг нэг тийм ийм тодтголд орно гэхээр надад айгу худлаа санагдаад идэг. Байдаггүй гэж боддог. Яагаад? За яагаад гэдгийг хариулъя. Миний хувьд болохоор сайн найз гэдэг тодтгол маань болохоор ингээд бүх юмаа ингээд нэг тийм илэн далангуу ярьдаг те нууцгүй те их тийм баймар байгаа хгүй юу? Тэнгүүд эрэгтэй сайн найзуудтай болохоор би яг найзууд бол байгаа л да. Мэдээж хэрэг найзууд байгаа. Яг ингээд сайн найз шигэ бай гэхээр ерөөсөө цаанаасаа чаддггүй. Тэгээд нэг тийм миний туршлага дээрч дээр канон дээр гардаг арч дээр яг нэг тийм ингээ гүнзгийрсэн нэг харилцаа дандаа нэг тийм романтик харилцаа болоод үлдээд байгаа юм шиг санагдаад идэг. Тийм болохоор ялах хэрвээ би одоо шинэ одоо найз гэж бодож байгаа те ингээд нөө бабалтаа найз гэдэг хүрээлэлтэй хэрвээ эрэхтэн оруулсан байгаа л тэрийг ингээд яг нэг тийм найз гэдэг нэг тийм хит алхмын цан байлгадаг бүр яг сайн найз гэх юм уу тий сайн найз гэдээ бүр яг хажуудаа байлгаж чаддггүй л энд магадгүй зөвхөн надад л миний өвд шүү дээ. Тэгэхдээ бас энэ царай нөлөөлж байна л доо.
Ерөөс юу яадаг юм бэ шүү дээ. Өөрт чинь дурлчих гээд идэм бэ тий. Эрэгтэйчүүд нь. Амьдралманд оруулчих гэдэг. Тий. Нөгөө эрэгтэйчүүд дурлчих гээд идэм байна л да. Тэгээ өөртөө ойртуулдаг юм байна л да. Тэгээ сайн гэдэг төрөлд нь оруулдаг юм байна л да. Тий. Ерөөс тэгж л ойлгож байна. За магадгүй Тэгч юм аа. хутлаа шүү хутлаа. Андраа юу гэж байна? Миний хувьд болохоор нэг гэрлэгчээс нэг асуулт байна. Таны тэр нөгөө нэг сайн найз гэдэг хэрэгтэй чинь их нэртэй юу? Их нэртэй. За. Миний хувьд болохоор ингэж боддог. Ер нь нөгөө яг ундралын хэлдгээр би нөгөө киноноос амар тийм юм гэдэг яг өсвөр наснда сайн найзууд ингэж агаал сүултээ ингэж дурлаад босчт юм ч юм уу тий. Ингээд худлаа би нэгэ тоохгүй явчихсан хамгийн төгсгөлд амар гүнзгий яг үндэ хайртай байсан хүн байж байдаг штэ. Өөртөө мэдгүй биш өгөөсгөл яваад байдаг болохоос ш. Тийм болохоор тэгдэг юм болов уу гэж айгу боддог болсон. Миний хувьд болохоор их сургуультай нэг хэрэгтэй найзтайсан. Бид хоёр амар тийм дотн гэдэг нь яг нөгөө төрөний хэлдэг шиг юм одоо хамгийн сайн муугаа яриад би баг ингээл болцсон залуу малуугаа яриад тий нөгөө найз маань болцсон охиноо яриад тэгээд тийм яагаад төгссний дараа найз маань их нэртэй болоод тэгэнгүүт ингээд хүнд юм бодол төрж эхэлт юм байлээ. Бид хоёр ингээл зуралтаал байнгут ихнэр нь найз охин ойлгох болов гэл тэр хоёр чинь ингээд хүүхд мөхтэй болоод хэлэнгүүт за бас ингээд амьдралд нь тэр хоёрт ингээд хэрүүл үүсгэж хүй гэдэг ч юм уу тийм юмнаас болоод яг бусад хүмүүс яаж ойлгох бол гэдгээс болоод угаасаа жоох ингээд зайтай болоод бит хоёрын ярьдаг юмнууд багасаал бараг нэг жилдээ нэг удаа за чи дэж хөөё ихнэр чинь дэж хөөё хөх чинь дэж хөөё ч юм уу тиймэрхүү болоод ярианы сэдв арай өөр болоод нэг юм цензур тогтоол тэгээд ирдэг. Тэгэхээр яг ингээд насан туршийн сайн найз хэрвээ байдаг бол тэр ингээд орчин тойрныг ойлгоод амар юм том комплекс чухал юм байх гэж бодож байна. Тэрнээс ш яг ингээд хоёулаа бие биендээ заавал дурлах албагүй шүү дээ. Тэгэл амар гой найз гэж бодсон ч амьдралын явцад найз охинтой болно, нөгөөх нь найз залуутай болно. Тэд нар нь яг ойлгож чадахгүй бол тэгэл асуудал үүсч эхэлнэ. Тэгэхээр ундраа худлаа найз байж чаддаг гэж бодож байгаа юм тийм. Чаддаг ч гэсэн нөгөө өөртөө чаддаг ч гэсэн хүмүүс ойлгохгүй чадуулдаггүй байх гэж бодож байна. Тэгэхээр нэг хариулт юу вэ? Яг заавал тийм үгүй гэж хариулах ёстой юу гэж би бас бодлоо л доо. Тийм энэ өөрөө үр дүн нь үгүй л болж байна гэсэн үг байхгүй тий. Тийм үстэй. Тэгэхээр чи тийм би бол эмэгтэй сайн найзууд байдаггүй байх боломжгүй юм болов. Боломжгүй. За үгүй л гэж юм сонирхолтой. Боломжгүй гэж шүү. Тийм байна. Боломжтой ч болголоо яхаа. Тэгэхээр яг ингээ хоёр болчиход байгаа байхгүй. Тэгэхээр заавал үгүй тийм рүү оруулна гэвэл худлаа үнэн рүү оруулна гэвэл боломжгүй л ахал гэж бодчихсон. Окей. Хишгэлээ гэж бодсон. Гэтэ хишгэлэн мэдээд байна уусаа сайн найзтай болохоор. Би надад бол айгүй сайн хэрэгтэй. За олон нэртэй найзууд байгаагаас айгүй сайн надад тооцоож гэлсэн хүмүүс байна. Гэхдээ би сайн найзад тоочглогдчихсан найз байгаа. Гэхдээ би бас үгүй гэж бодож эхэлж явах шиг байна. Ер нь бол. Тэгээ би бол сайн найзууд байдаг гэж боддог байжсэн. Одоо ингээд өөрчлөгдөж байгаагаа жоохон анзаарлаад жоохон байдаггүй тал руугаа шилжиж байгаа юм байна л та гэж бодлоо. Тийм. Гэхдээ ундраатай санал нийлж ин тэр чинь гэхдээ бид нар ч одоо нэг амар дотны өдөр шөнөгүй уулзаал яваад байдаг найз бас цөөхөнтөө болж байгаа байхгүй юу те. Тэгэхээр юугаар шаардлагаар. Тийм. Одоо жишээ нь их сургууль мургуулд байхад ингээд өдөр шөнөгүй уулзалтал баян хамт яваад байдаг найзууд байсан бол одоо ажил дээр гараад ирэхээр тийм юм харцангуй бага байгаа учраас магадгүй нөгөө найзууд жоохон хүн дээрөө яг хэрэгтэй үедээ ярьдаг ч юм уу эсвэл чухал үедээ ярьдаг ч юм уу тиймэрхүү болж байгаа болохоор магадгүй би бас тэгж бодож иж магадгүй. Гэхдээ загтын ярилт хэлээ байдаг. Жишээ нь одоо яг энэ асуултыг надаас нэг 4 жилийн өмнө асуусан бол yes байдаг гэж хариулах байсан. Өнөөдрийн байдлаар бол байдаггүй байх гээд ингээ хуурсан байхгүй. Тэгэхээр жоохон бас хэцүү юм л да тий. Хөө яг амьдралынхаа айл үед явж байгаа ямар хэдэн настай тий. Ингээд яг одоо 10 жил бол хүмүүс байдаг гэж хинхэн хариулж магадгүй шүү дээ тий. Өсвөр насныхан тэгсэн чинь ингээ 30 гараалдаг ч үуч хүрсэн чинь заагүй юм бэ гэж ингээл тий. Тэгж л бодчих. Гэтээс нөө найзыгаа одоо чинь би эрэгтэй найзтай байлаа. Хоёулаа сингл байх мэхад арай өөр бас байж магадгүй байхгүй юу? Хоёулаа гэр бүлгүй тэгсээр нэ ерөөсөө эрэгтэй үнээр хардггүй, эмэгтэй үнийн үнээр хардггүй байна гэдэг бол хэцүү ч юм уу. Ингээ бодоход гэтээ уулаасаа хэрвээ ингээд сайн найзууд бай. Одоо шинэ
ингээд эрэгтэй найзууд байгаа гэж хэлсэн шүү дээ тийм. Эрэгтэй найзууд байна. Найз гэж харж байгаагийн хувьд бол бид хүмүүсийг ингэж ерөөсөө эрэгтэйнүүдээр харахгүй байх. Эсрэг хүсний таталцлаар харахгүй байх. Хүйс хүмүүс. Хүн гэдгээр нь хараад энэ бол тэр хүн. Тэгэж Тэнгуүсаа хэдүүлээ яг ингээд 50 тий. Яг хоёр нь байдаггүй гэж бодож जैन тий. Хоёр нь байдаг гэж бодож जैन тий. Гэтэ бас ингээд байдаг гэж бодсон маань амьдралын ихээр тэр маань байхгүй ч гэж магадгүй гэж бодож जैन. Тэгэхээр бас магадгүй дахиад нэг асуулт гарч ирж байгаа. Ингээд бид нар ингээд сайн найз гэж бодож исэн чи тэр нь ингээд буцаагаад нэг шат буурал тий. Найзын хөл ирэх нэг бас яг өндөр магадaltaй байхгүй тий. Тэгэхээр одоо сонсож байгаа хүмүүс маань өөрсдөө яг дахиад нэг өөрсдөө бодоод тийм ингээд эрэгтэй эмэгтэй найзуудтай бол үнэхээр чи яг сайн найз мөн үү биш үү чи өөрөө байж чадж гин үгүй юу тэр хүн чиний үед бас байж чадж гин үгүй юу сайн найз гээл зүгээр нэг тийм нэр төдий яваад байна уугүй гэдгийг бодоод үзвэл сонирхолтой л юм тий. Нэг юм бодогдож байгаа нь магадгүй юу гэдэг хаа. Одоо чинь амьдрал явах тусам уусаа завгүй болж байгаа учраас адилхан ингээд юм туулж байгаа найзуудтайгаа илүү ингээд тотносоод ингээд амны найзууд болоод идэг гэж магадгүй байгаа хгүй. Тэгэнгүүт одоо яг чи эмгтэй хүмүүс илүү ойлгох магадлал өндөртэй ч юм уу те адилхан ээж болоод ажилд гараад эхнэр болоод одоо за магадгүй те ингээд тэгээ тийм амьдралын адилхан туршлагатайгаа болохоор илүү тотносж иж магадгүй. Тэгэнгүүт эрэгтэй хүн чинь бас арай өөр ингээд тий одоо ингээд зүгээр хөвшмөл ойлголтоор явхад ингээ арай өөр амьдрал туулж магадгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө ойлголт бас ингээ жоохон зурж эхэлдэг баха. Тэгэх бах. Тийм гэж бодлоо. Тийм. Бас энэ дээр яг заавал нэг хүйсээр нь ялахгүйгээр ингээ нөгөө амьдралын туршлага үзэж харсан зүйл хаана явж байгаа вэ гэдгээс шалтгаалаад харсан юм шиг болох тийм. Ер нь жинхэнэ найз байд юм уу? Байдгүй юм биш үү? Найз ярьсан сүултээ бүр найзгүй ч юм шиг санагдав. Жинхэнэ найзгүй ч юм шиг санагдав. Тийм санагдтал одоо явж шүү дээ. Бүр хаад их юм. Өндөрлөө асуулт дууссан юм хаач өөр нэмж асуух юм. Яхаа одоо тэгвэл дараах байгаа шилцсэн дээр яхаа. За гэрлэгчийн асуулт руу шилжицгээе. За яана. Хүнд шүү. Яах вэ? Эмэгтэй бидэд дэж. Яна та нарыг жоохон хямрах баха. За. Ер нь одоо та бүхэнд бас үзэж байгаа хүмүүс танилцуулахад минь хөтөж гээд болон байгаа. Тэгээд тэр нь яадаг вэ гэхээр аливаа нэг асуудал дээр ингээд танд зөв чиглүүлэг болохыг хүсдэг. Одоо эрүүл мэндийн ямар нэг асуудал байлаа гэхэд хаана яаж хандах вэ? Ихэнхдээ болохоор яг өөрөө бие дааж яаж шийдэх үү гэдэг талаас нь илүү ийм санаа өгдөг. Тэгээд энэ нь болохоор заримдаа ихэнхдээ л ер нь би өөрөө уншиж судалж байгаа л тэгээд хүмүүсийн туршлагаас сонсож аваад ингээд санал болгодог. Тэгээд ганц нэг цөөхөн удаадаа болохоор өөрийнхөө яг ингэж нөгөө хийж үтсэн зүйлээ туршиж үтсэн зүйлээ туршлагаас санал болгосон байгаа. Тэгээд энэ удаад болохоор нөхөрлөлийг хөтөж болгоно гэх юм ч одоо хайшээ. Сайн найз байх заавал. Нөхөрлөх хөтөж гаргана хинж хайшээ. Тэгэхээр сая бүгд ингээд сайн найз гэдэг аягүй хэрлээ шүү дээ. Тэгэхээр надад бол хоёр асуулт байгаа даа. Нэг нь болохоор нэгийг л асуух. За тэгвэл за яг алинаас уу. За тэгэхээр эхний асуулт нь эхний чийгтэй нэг л асуулт асууя тий. Тэр нь болохоор та нар тэгвэл одоо сайн харилцаагаа тий яаж ингээд улам батжуулдаг вэ? Ер нь анх ингээд сайн харилцаа бий болохын тулд ямар алхмуудыг ер нь хийдэг вэ? Гэхдээ санийх чи яг хоёр өөр асуулт болчихлоо тий. Эхлээд сайн харилцаагаа бий болгохын тулд юу хийдэг вэ? Дараа нь тэрийг хадгалахын тулд юу хийдэг болчихж байгаа байхгүй тий. Тэгээ ойлголт нь хариуллаа. Аль нь хариулж чадахгүй. Миний хувьд болохоор за яг сайн харилцаа одоо яг ингээ нөө сайн найзтайгаа найзлж яснаа ботхоор би яг нэг тийм шулуун шудраг хичтгүү зантайсан байхгүй. Тэгэл очивол баг хоёлаа найзлээ гэж хэлжсэн тэрүүгээр дандаа намайг шоолдог чи яах тэгжсэн те гэж үгээд. Шууд харин тийм ихтэй хүмүүс тэгдэггүй шүү дээ. Харин тийм бах те нэг хүүхдүүд л тэгдэг байх те гэж байгаа. Тэр хүүхдлэг. За нэг тайлж үлдээ гэж. Хүүхдлэг биш байдаг байгаа шүү. Тийм жижигсэн. Тэгээд яг ингээд заавал нөгөө хүнээсээ хамгийн чухал нь миний бодлоор одоо эхлэлэнч бай, одоо дүнтлийн тэрнийг хадгалжуулахынч бай. Хамгийн чухал нь би бол ингээд заавал нөгөө хүнээсээ хүлээгээд авахгүйгээр өөрөө бас ингээд төрүүлж ямар нэг алхам хийдэгтэй. Хэрвээ ингээд яриаг удацсан бол чи чамд л ямар санагдаж байгаад ирчдэг баймаар тий. Магадгүй ингээд хүний амьдрал муудалцсан шүү дээ.
санал сүрэлт нь муудалцсан, санаа нийлэхгүй байна. Яг тэр үедээ өөрөө бултаа хийчтэй. Гэтэ үнэхээр тэр хүн чамд чухал бол. Тэгэхээр зүгээр заавал хүлээлт тэр хүнээс хүлээлт гаргахгүйгээр тий яг нэг тийм суур тавилгүй за би ингэсэн учраас энэ хүн ингэ өстэй тий би өгж байгаа учраас би адилхан авах ёстой гэдгээр хандахгүй байх юм бол айгу нэг тийм сайн найз тий хайртай шүү гэдгээр хадгалж авчулдаг байх л гэж бодож байна. Бас шинэ харилцаа сайн найзын харилцаа үүсгэж байна. За миний хувьд бас ер нь л за энийг дараа нь ярих бах тий. Юу би нөгөө өөрөө ярих чаас сэдвээ ярьчих гээд байгаа байхгүй юу? Угаасаа нөгөө сайн найз гэсэн шалгуур байхад тэр хүн миний бодлоор би өөрөө юу гэж боддог гэхээр би ингээд амар зохихгүйгээр одоо энийг яаж шийдэх үү, энэ асуудлаа яах вэ гэд зохихгүйгээр тэрийг ингээд шийдэж чаддаг байвал ингээд сайн найз болж үлдэнэ гэж боддог байхгүй. Ягаад гэвэл одоо зохихгүйгээр гэдэг нь би тийм шийдвэр гаргаад за би эхлээд буулт хийчихье гэхэд тэр ингээд цаана үгүй би тиймэргүй байна. Яахлаарэ би энэ хүн тэгстэй гэсэн бодол угаасаа төрөхгүй ягаад гэвэл тэр чинь сайн найз байх ёстой гэж боддог байхгүй. Тийм бодол төрөөлөйвэл одоо цаана нь яахлаарэ би энэ өмнө ингэх ёстой гэсэн бодол байна гэдэг чинь л тэр нэг тийм жоохон хол зай байдаг ч юм уу. Тэр дунд нэг асуудал байдаг ч юм уу. Тийм болохоор ингээд намайг ингээд амар сайн ойлгодог энэ төр гэхээсээ илүү гой ингээд хоорондоо харилцан бие биендээ ингээ ойлголцдог гэдгийг ингээ илэрхийлчүүл зүгээр санагддаг байхгүй юу. Дээрэс нь одоо жишээ нь хамгийн сүүлд би ингээ найзуудтай уулзах амар удаад тэг ингээд зүгээр л юм хэлчмээр ч юм шиг санагдаад байхгүй юу. Тэгэнгүүт зүгээр би нөгөө нэг Facebook timeline дээр нь ингээ юмнууд бичиж үлдээ захгүй нэг өдөр. Тэгэхээр тэнгууд ингээд нэг амар юм найзтайгаа уужраал нэг ярилцсан ч юм шиг тий уулзсан ч юм шиг мэдрэмж төрдөг ч юм. Тэгэл өөрөөсөө гарч болох ч амар их энерги зарцуулахгүй ч гэсэн би ингээд ямар ч танихгүй хүний таймлайн дээр хизээч юм бичихгүй шүү дээ. Тэгэхээр ингээд гарч байгаа сэтгэлээ нуулгүйгээр ингээд илэрхийлцдэг энэ төр байвал тэр харилцаа маань ингээд цаашаа үргэлжлэх байх гэж боддог. Тэгэл ботсон ч гэсэн хэлэхгүй би нэг юм алтай байдаг шүү дээ. За амцсангуудээ за дараа олъё доо гэл тэгэнгүүт нөгөө найз минь хүлээсэн тэгэл ингээл цаг хугацаа өнгөрөнгөт миний хэрэг хүндрээл надтай холбоо ярихгүй гэ гомдсон нэг сар болсон чи би гимшиж явж исэн чи нөгөө тэний хэлхийдээ өлрөл болсон тий Тэгэхгүйгээр л ингээд илэрхийлчихжээвэл тэр харилцаа маань ингээд байж зээж болох байхаа гэх тийм ингээл амар бушрахгүй ингээд сүйд нэг баган тайлбар тавиал тий би тэгэл завгүйсэн чи тэгсэн байхгүй тэгэл гэхгүйгээр тий тэгж арай авч үлдэхийг хичээдэг болов уу гэж бодож байна. Миний хувьд болохоор. За шилэнгийн хувьд. Найзуудтайгаа ингээ ботхоор би айгүй чанартай цаг хугацааг хамт өнгөрөх гэж хичээдэг юм шиг байна. Одоо юу гэдэг чинь зүгээр нэг хоёулаа манаа дээр ил хуцаа ухаал хөвтөх биш. Тэгээ хоёулаагаа айгүй гоё кофе уугаад юм яриад эсвэл ингээд гоё хамт хоол идээд эсвэл агаарт хамт суугаад гэдэг ч юм уу тэр ярианууд маж хөнгөн болоод идэм шиг санагдлаа. Тэгээ хөнгөн найзалж чаддгүй хүн юм болоо гэж өөрийгөө бодлоо. Зүгээр нэг уугаа шавуудаал ингээл тэ клуб тэтгэхгүйгээр ингээл заавал мэрэл чи яаж нэдэргээл тэ. Тэгэхээр надад бол юм чанартай цаг хугацааг хамт өнгөрүүлж чаддаг найз байх нь айгүй чухал юм байна. Хоёр дахь нь гэх юм бол би бас найзуудтай хүссэн юм нөхөх гэж аяw хичээдэг сайн сонсогч байх гэж. Жишээ нь манай найз зүгээр ирэл нэг хүн муулах гал ирнэ шүү дээ тэ. Тийм уу за чи хүний хүүхдийг яах гэж тэгдэм мэгдэн гэхээр харин тийм тэ шилгач юм шиг гэдэг ч юм уу тэ. Тэр чинь нөгөө найзтай тийм одоо сэтгэл зүйн спорт үзүүлж байгаа. Тухайн үедээ зүгээр сонсоод би ойлгоход чи нэрэл юм штэ гэдэг нэг уужрах тийм боломжийг нь өгөх гэж хичээдэг гэх юм уу. Тэгээ заавал ингээл амар ёс зүгч байх гал тий. Яах гэж тийм их харин тийхгүйгээр зүгээр сонсоол найзынхаа талд байх гэж хичээд юм байна гэж бодлоо. Зөв юм уу буруу юм одоо мэдэхгүй. За энийг одоо би шүүе л дээ. За шүүе. За дүнтэй шүү. За. Энийг 20 сая төгрөг өгч идэх бай. Та нэг жаахан дүн дээр нэг. За дараа нь бол. За тэгэхээр ийм юм байна л да. Одоо би та хэдээс яа сайн найз гэж одоо ямар харилт яаж бий болгоод яаж батжуулд ингэ асууж байгаа юм болохоор ер нь нэг сайн найз байна гэдэг чинь өөрөө хүн нөгөө нэг нийгмийн амьтан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хүний сэтгэл зүйн эрүүл мэнд бол энэ талаас айгүй том юм одоо эрүүл байх тэр үндэс шалтгаан юм байна л да. Хүнд одоо ингээд үргэлж ямарваа нэг ингээд сайн сайхан зүйлүүд бас ингээд бэрхшээл саадууд тохиолдож байдаг. Тэрийг гадагшаа хин нэгэн хамгийн ойрын хүнд илэрхийлэх хүсдэг. Тэгэхэд хамгийн одоо ойр байх хүмүүс найзууд байдаг.
Тэгэхээр одоо найз гэдэг бол одоо сэтгэл зүйн эрүүл мэндийн талаас нь маш том ингээд дэмжигт байна. Нөгөө талаас нь энэ Шведэд хийгдсэн судалгаагаар болохоор одоо ийм сайн найзуудтай ийм холбоо сүлбээ ихтэй хүмүүс болохоор physical activity одоо бие эрүүл мэнд гэх юм те дасгал хөдөлгөөн хийх тал дээр бас амар идэвхтэй байт юм. Яг гэвэл нөгөө сайн найзууд чинь энийг ингээд саппорт хийж байгаа шүү дээ. Ингээд дэмжиж одоо бүгдөө ингээд тийм бах та. Тэгээд тийх талаасаа ер нь нөгөө хүний одоо урт удаан амьдрах те амьдралын чанарт нь сайнаар нөлөөлт юм байна л да. Тэгэхээр ер нь бол найз нөхөр гэдгийг өнөөдөр бид нэр яагаад ярьж байгаа гэхээр өнөө л бидний нөгөө сайн сайхан байдал амьдралын мөн амьдралын одоо чанар гэдэг юмд эргээр нөлөөлдөг нэг хүчин зүйл учраас ярьж байгаа те. Тэгээд сайн найз байхын тулд одоо яг яах вэ гэхээр нэлээ их мөнгө төгрөгтэй те. Царай зүс сайтай байх бол албагүй. Тийм. Албатай байх гэдэг шууд унлаа гэж бодлоо шүү дээ. Албагүй. Хамгийн түрүүнд аягүй сайн сонсогч авах хэрэгтэй. Ингээд хоорондоо ингээд харилцаад уулзсан шүү дээ. Тэр үед нь аягүй сайн сонсогч авах хэрэгтэй. Тэр хүнийг бүхлээр нь хүлээж авдаг байх хэрэгтэй. Аль нэг талын биш одоо энэ эд хөрөнгөтэй талын биш. Царай зүсийн биш. Тэр ингээд тэр хүнийг бүхлээр нь хүлээж авдаг байх хэрэгтэй. Бас сонсогч гэдэг дээр нэг юм хэлж өгөх хэрэгтэй. Яг энэ дээр одоо шинэ над дээр гарч ирсэн нэг юм кейс муухай кейс байдаг тооллоо. Тэрний үехээр одоо шинэ яг нэг миний зам чанар ингээ айгуух сонсдог төрлийн хүн байхгүй. Тэгээд яг сайн найзтайгаа ингээл баян сонсоол те 2-3 сайн найзтай хамтдаа ингээл нэг сонсолцоо байсан чинь миний бас ингээ нөө ярих хэрэгцээ айгуу дутагдаад нөгөө хүмүүс маань болохоор бас ингээ тэг ингээд дараа надаа бас илэрхийлж байгаа байхгүй чи ингээд өөрөө бас ярьдаг байх хэрэгтэй те гээд дандаа бид нэр ингээд чамд хамаагүй маа яриад байх биш чи бас ярьдаг бай гэдэг байгаа байхгүй тэгэхээр энэ дээр бас ингээд сонсох гэдэг дээр хэрвээ ингээд магадгүй ингээд за би сонсох ёстой гэл тэг за сайн сонсох юм бол сайн найз байна гэдэг ойлголтоос айгууд нэг өрөөсгөлсгөл тэгэхээр хэрвээ ингээд ярих шаардлагатай ярих хэрэгцээтэй байвал нөгөө үндэ те бас ингээд нэг хэлээд те тэгээд сонсоод өгөөч гэдэг ч юм те. Тэгээд зөв миний санаа нь болохоор байсан гэхээр зүгээр юм заавал сонсогч байх бас албагүй л гэж би бодчих. Тэгээд ёо нэр ер нь гэхдээ байнга сонсоод байвал амар уйтгартай шүү дээ тий айгуу яа. Үгүй уйтгартай. Тэгээд ингээд нөгөө найзсаа залах нь үсттэй ингээд үрэл сонсоод ингэж юу. Тэгээд тийм болохоор нөө тунгаад харуулна. Тэгээд сонсоод эргээ бас хариу урвал үзүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол үргэлж сонсоол ингээ яваад байна гэсэн юм бол байхгүй. Тэгээд нөө түрүүний нөгөө сайн одоо харилцаа гэдэг дээр бас нэг юм нь болохоор нөгөө найзынхаа одоо нэг чухал үйл явдлуудыг тий чухал зүйлүүдийг бас сандаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээ гомдно шүү дээ тий альва нэг юм. Өмнө нь ингээ чамд амар ингээ амжилтлаад ярьсан зүйлийн чи огт санахгүй байх юм бол бас хэцүү шүү дээ. Тийм учраас шахлуулам. Тийм учраас тийм гарна. Тийм учраас ингээ сайн чухал зүйлүүдийн одоо сандаг байх хэрэгтэй. Тэгээд дээр нь нөгөө хамтдаа ингээ гой юмнууд хийх дээр ингээ яг ингээ vibe ч нас ингээ нийлэхтэй тий адилхан ингээ тал талаасаа оролцоо чинь тэгш байх хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр хоёр талаасаа нөгөө enjoy байх хэрэгтэй тий. Оролцоо тэгшээр санал нийлж байна. Одоо өндрөл нөгөө юу гэж байгаа шүү дээ тий. Надад нэг ингээд би өөрөө найзаагаа санаж ивэл биччихдэг гээд. Надаас нэг тийм найз байна. Ерөөсөө бичдэггүй. Тэгмэд би дандаа ингээд яаж ин чи ярих уу, уулзах уу, ийх үү гээд тэгэд хар сүлдэж жоохон лайтай санагддаг юм лээ. Ягаад тэгэхээр би л ингээд энэ нөхөрлөл надад л чухал юм байна. Нөгөө талдаа чухал биш юм байна. Гэт бодогдонгууд би бас тэрний тунг тааруулах хэрэгтэй мэн гэж бодсон. Заавал тэгээд ахт нь ингээл нэг хэдэн удаа үзэл үнэхээр ингээл өөрөө ингээд ихгүй бол магадгүй тий жоохон зайгаа барьдаг ч юм уу. Тэгээд тэр хүнийг өөрөө нэг над руу аппроч хийхэд бас цагийн өгдөг ч юм уу. Тий гэж бодсон. За энэ дээр гэхдээ би бас ингэж бодсон. Sorry. Би дандаа гэхдээ одоос надад эсэргүй юм би чи. Баахгүй. Тэр хүн болохоор өөрөө угаасаа ингээ нэг тийм ингээ нөө бүрэг гэж ярьдаг төрлийн юм байдаг шүү дээ. Тийм introvert ингээ талдаа хөнлөө нэг тийм өөрөө эхэлж алхам хийх хийдэггүй тийм төрлийн баахгүй. Тэр би одоо шинэ тэр хүн угаасаа за энэ тийм ингээ бичихгүй нь ойлгомжтой. Тийм болохоор ингээ надаас ядаад те гарах үйлдэл бол гарах чи гэж биш юм боддог. Тэгэхээр энэ дээр бас ингээд магадгүй
хэрэг чамд үнцэнтэй санагдаж байгаа л тий. Тэр хүнийг хүлээн зөвшөөрөөд за манай энэ хүн жуулаасан юм тий даруй төлөв юу гэдэг тий шоудаж чаддгүй гэдэг ч юм уу эсвэл шоудмаар байсан чи тэр хүн шоудахгүй л тий тэрийг хүлээн зөвшөөрөөд шоудахгүй байдаг ч юм уу тий. Юу гэдэг нэг тийм хүлээн зөвшөөрөл харилцаанд хүлээн зөвшөөрөл байх хэрэгтэй тэгш оролцоогоос илүүтэйгээр. Гэтэ энэ чинь зөв миний л бодол та тий өөр хүмүүсээс юу гэж бодож байна. Тий. Тэгэл хүн болго уулзтай хадаад өгнө гэсэн байх тий. Ундраагийн хувьд өөр нэмэлт. Ер нь аль тэгш оролцоотой гэж бол би бодсон. Энэ цашааныг ашиглаад энэ цавшааныг ашиглаад Говьлтай аймгийн за асуултаа ингэж дуусгачихгүй би. тэгш оролцоотой байх нь зүгээр байх. Гэтэ нөгөө яг ямар кейс гэдгийг өөртөө ингээ мэдэрч штэ. Тэнгүүд магадгүй одоо ундралын кейс дээр гингүүд нөгөө хүн маань ингээ зүгээр бичингүүд төрүүлээ бичдэггүй биш тэр хүн зүгээр л өөрөө эхэлдэггүй хүн бол тэгэл эргээ бичнэ гэдэг чинь тэгш оролцоо байж магадгүй тий. Зүгээр ингээ хүлээж авсан бол тэгш оролцоо байж магадгүй тий. Тэгэл байнга огт бичдэггүй мөртлөө байнга бичээл хахад хариуж ирдэггүй бол тэр чинь ямар ч тэгш оролцоо биш болчих магадгүй тий. Тэгэхээр тийм шийдэх хэрэгтэй байж магадгүй тий. Аха. Тэгэхээр тэгш оролцоотой байхыг хичээх хэрэгтэй байх л гэж бодож байна. Яг 50-тай барихгүй ч гэсэн тий. За. Тэгээ ямар ч гэсэн та бүхэн энэнийг сонсож байгаа хүмүүс тунгийн тааруулаарэ. Тэгээ ямар ч сайн харилцаатай байх хэрэгтэй, сайн найз нөхөрлөл байх хэрэгтэй. Энэ нь ядаж таны эрүүл мэндэд хэрэгтэй шүү. Нэрээ сайхан нэг юм харж ирсэн нь одоо шинэ ингээд 10 найзтайгаа тий 10 гэдэг тоо бүр хэлж байгаа байхгүй. 10 найзтайгаа ингээд тий тогтмол харилцаатай байх нь таны аз жаргалын ингээд төвшинг буст идэг гэж байхгүй ингээд байнга ингээд дэмжиж идэг те 10 найз хүн яах юм 10 найз хүн тэгээл явах те дараа сайн чанартай найзтайгаа л Магадгүй 10 юм шиг л байх хэрэгтэй шүү дээ. Найзтай яг зөв өөрөө 2 найз юм шиг хідэн найз болтоо ингээд дайлжчихсныхоо хоёулаа нөгөө дайлжгар асуулт асуухаа тэгээ за шаазгагийн асуултад манай хоёр хэлнэ ичээд байна. За сонсогчдоо мэдээлэл хүргэхэд шаазгаа маань бол манай 5 дахь өдөр гардаг насан туршид зориулсан болон байгаа. Тэгээ энэ талаар хоёр бүсгүйгээс асууя. Тэр болохоор ундрал бит хоёр одоо нийтэлдэг. За бэлнэ үү? Та юу нийтэлт юм аа? Хоёр асуулт байна. За тэгтээ эхнийх нь асуучих. Та хэд найз нөхдөдөө сексийн талаар хэр нээлттэй ярьдаг вэ? Яг одоо үнэн боддоор заяа. За ундраа эхэлж ярих юм. Сайн хүн болж сайн хүн болж харагдахгүйгээр. Эхлэн дараа нь ярина. Илэн далангүй ч юм. Ер нь аль угаасаа ярилцсан ингээд нэг 10 жил одоо өсвөр наснаас эхлээл нэг найзуудын юм нэг нууц яриа байдаг шүү дээ охтуудын тий. Гээл тэгсэн чинь тэгсэн гэсэн тэр тэгсэн гэсэн гээл бүр нөгөө биний юм ирэх үеэс эхлээл тий. Тэрний хэрцэн гэсэн гэж ингээл хэлдэг тийм нууц яриа. Тэгээд яриа бол байдаг. Гэхдээ миний бодлоор ингэж санагцсан. Ингээ нөгөө нэг яг бүр ингээл гэр бүл зохиогоогүй зүгээр яг юм зүгээр хүнтэй уулзаал болцдог үе дээр илүү их ярьдаг юм байна. Тэгээд яг нэг гэр бүл зохиож хараад тэр чинь ингээд нэг юм гэр бүлийн гоё юм болчих штеп. Тэгэхээр тэр болгоныг ингээд тэр болгон найзуудтай ингээд нэг бүрчлээ яриад байдаггүй. Зүгээр ингээд бүгд болцдог байх үед бол бүр их сургуульд би нөгөө нэг ангаах торхоос өмнө өөр сургууль сурчихсан байхгүй. Тэр их сургуулиас ангийн охин маань бүр ингээд анхны шөнийхөө тухай ингээд баг эхлэлээс дуустал ингээд ярьжсэн. Тэгээд би тэрний дараа бодохдоо за тун хитэрсэн юм бас дэмэл гэдэг юм байна гэж бодсон. Тэгээд нэг удаа тийм ярианд бол орж үзчихсэн. Тэгэхээр тэгж ярьдаг найзууд бас байдаг бах. Тэгээд нэг хувь хүний бас тайп байж тээ. Амар тэрийг ингээл нээлттэй ярьдаг хүн байна. Нуугаал гэдэг л хаяа тэгэл ах шиг байдаг гэл тэгж ярьдаг хүмүүс бас байдаг бах. Миний хувьд болохоор ингээд гэр бүл зохиосны дараа тэр яриа бол ингээд илүү нууцхан болоод үлдчихдэг. Тэрнээс өмнө бол ингээд найзууд маань ч гэсэн гэр бүлтэй болоод ер нь их ярихаа болцсон. Тэгэл сингл мингл байхдаа бол тэгэл ярина штэ. Тийм санагцсан. Миний хувьд зөвхөн миний кейстэй ярих хэрэгтэй. За гэрлээ. Та хотлаад өсгөл. Та зүгээр их ч зовдгүйгээр л. За хамтраа. За ер нь бол нөгөө найзуудын бас нэг юм хүрээлэл өөр байгаа. Багын найзууд байна. Тэгээд их сургуулийн найз, дараа нь резидентийн найз, тэгээд баахан сайн дурын ажлуудын найз маяг. Тэгээд тэгин гот нь би багын найзтайгаа секс ярьдгүү. Их сургуультайгаа ярьдгүү. Саяхнаас л жоохон ярьж ингэж хэлж байгаа. Харин тэгсэн чинь ингээд яагаад тэгж ийн гэхээр би тэдэртэй анх одоо найзалж байхдаа
тэр талын мэдлэггүй туршлагагүй ярих нэг тийм сонирхолжгүй байсан байгаа байхгүй юу. Тийм учраас нэг тэгж яриад байдаггүй одоо ч ярьдаг байхгүй. Тэгээд дараа нь би жоохон задарсан. Харин би яг тэгж бодлоо ш. Тэр найзууд чи амар дараахан байсан юм уу гэж бодлоо. За нэр тоглол. Ер нь дараагийн тал дээр илүү нээлттэй болсон байна гэдгээс шалтгаалаад энэ талаар ярихгүй нөр байгаа байхгүй юу. Би чинь багын найзуудтайгаа эсвэл их сургуулийн найзуудын тэрдэг болохоор нэг тийм одоо секс микс ярьдаггүй. Угаасаа тухайн цаг үедээ ярих боломжгүй байсан. За тэгвэл юм дээ мэднэ. За мэдгүй тийм юм асууж. Би мэдгүй байсан. Нээлттэй биш үе дээрээс юм. Тийм нээлттэй биш үе дээрээс. Тэгээ би одоо энд орж ирээд энэ хоёр эмэгтэйг ойр суснараа. Тийм. Тэгээд энэ сексийн талаар бол нэлээд мэдлэгтэй болсон. Тэр бодлоо. Энийг тэгтээ асах юм уу? Тэрэлчтэй. Яа би нэг яаж хүний нүд та ич биш бид өөрөө бүр хийгээд байдаггүй. тийм үү? Секс заадаг. Заагаад исэн юм бол байхгүй шүү. Шаацгаа буулаа ихэл тийм шүү та. Тэгээд ер нь бол тий ярьдаг хүмүүс бол арай өөр байдаг. Тэг яг энэ дээр хүн болгонтой энэ секс миксийн талаар бүх найзуудтайгаа ярьдаггүй. Цөөхөн л ингээд хийдэг найзтай. Бүр тэгээд нэлийн ингээд нэг жоохон ярий гэж бодох тийм нөхцөл бүрдсэн үед л ярина. Түүнээс тэгж амар яриад байгаа. Ер нь айгүй зүүн амар зүүн. Миний хувьд жишээ нь болохоор сайн найзтайгаа л юу ч нууж хааж хамаргүй байхгүй тийм нэг тийм нууцтай үлдээ гэж нэг боддгоо болохоор тэгээ секс ярих хэрэгтэй бол ярина. Манай найзад мэдж байгаа хэвчээ. Тийм манай найзад мэдж байгаа хаа. Тэгээд энэ гэдэг бас яг нэг хувь хүний бас нэг характер байгаа хэл та тийм нэг тийм дотроос нэг тийм мичэд зовдөг тийм нэг энэ зүйлийг бас нэг тийм ариун нандин байлгах хэрэгтэй гэж боддог хүмүүс байдаг шүү дээ тийм эсвэргээрээ эсвэл яг одоо секс гэдгийг те зүгээр ингээ яг нэг харилцааны л нэг зүйлтэй юм байх ёстой зүйл гэж хүлээж авдаг хүмүүс гэд те нэг хувь хүний хандлагаас шалтгаалаад бас ярих уу ярихгүй юу гэдэг зүйл байгаа те. Гэхдээ хэрвээ та үнэхээр сайн найзтайгаа энэ зүйлийг ярьж чадчих байгаа бол тэр хүн миний бодлоор таны үнэхээр л те сайн найз байдал гэж хэлмээрээ санагдаж байна. Тэгээд би бол ярьдаг. Би ярьдаг. Би Найз хүн байна л та. Сайн найз биш юм байна л да. Тоодыг сонсож бас янз бүрийн бодогдлоо. Би найзтайгаас нэлээ ярьдсан байна. Тэгээ шог болгочих ярина. Зүгээр яг үнээр ярьж ойлаа ингээд нэг ярьж мэрдэг гэж зовдгоо болох шаасаа байдаг. Тэрийгээ бас яг харилцааны нэг хэсэг гэж хардаг юм байна л да. Тэгээд нөгөө гэрэлж мэрэлсний дараа одоо асуудлууд гарахад ч гэсэндээ тэрийг нээлттэй хуваалцах чадхаар гэж би бас өөрийгөө бодож байгаа байхгүй юу. Тэгээд надад бас яг нөгөө гэрэлсэн амьдрал зохиоцсон найзууд байгаа учраас та иймэрхүү юм болтын болов гэдэг ч юм уу тиймэрхүү юм хуваалцдаг найзууд бас байгаа. Тэдэртэйгээ бол бүр их ярьд юм байна. Тэгэнгუთ одоо юу гэдэг чи өөр бусад найзтайгаа бол ингээд ер нь бол ярина. Гэхдээ нэг амар ингээд асуудал болох бол ингээд. Тэгээ мэдээч хэрэгтэй бол шүү чанаас найз чинь тэгээ за сайн найз биш юм аа гэхэд зүгээр ингийн найз чинь секс дээр асууж лавлах хэвээр зүйл байх ч юм уу те мэдгүй зүйл лавлаарай Нээлттэй бүгдийг мэдчихэж байгаа. Тэгэхдээ манай найзуудаас айгүй сингл найзуудтайгаа болохоор айгүй нээлттэй ярьд юм байна бас. Зөндөө сингл ингээд үнэхээр хувьтай нээлттэй сан. тийм хороо гаргаж байгаа хэдэн эрэгтэй найзууд маань. Инстаграмын бичиж харин энэнгээр ороод тийм байна. Окей. За Ундрагийнхаа асуулт руу шилжчихв. За тийм. Надаас уучлаа. Уучлаарай. Би одоо секс ярихгүй байгаа шүү. За секс яриа өндөрлөө. За ингээд дуусах уу? Харамсалтай байна уу? тусна нэг ярих уу? Дараа яг энэ үгээр нэг нийтлэе. За гойсаа. Зөв дэлжих шүү дээ. Цамжинуудаас За. Sorry. Жохоо ханаад. За, миний асуулт болохоор ерөнхийдөө нэг юунууд уншаад одоо нэг судалгаа уншаад тэгээд бодоод үзэнгүүт шинжлэх ухаанчаар хандангууд за ийм асуудлууд гарч байгаа хгүй юу
ер нь ихэвчлэн өсвөр насны хүүхдүүдийн дунд ингээд найзтай байхын тулд за зөвхөн найзаарч тогтохгүй те би одоо нэг юм тэр залуутайгаа тэр охинтойгоо ингээд үерхдэг байхын тулд тэрийг хадгалжуулдгийн тулд золиос гарах хэрэгтэй юм байна гэсэн ойлголт байдгийн болов уу гэж ботсон. Тэр нь болохоор нөгөө тэр хүүхд за хэлчихв. Blind care гэдэг аппликейшн гэдэг. Тэр нь болохоор нөгөө нэг өөр аппликейшн тийм яг өөр аппликейшн ярьж болох уугүй юу гэж бодлоо. Өөрийг нь нууцлаад асуудлуудаа ингээ хуваалцдаг. Тэнгүүд мэрэгжлийн хүмүүс тэрэнд ингээ хариулт амар тулгымцсан асуудал байвал хариулаа явдаг. Тийм аппликейшн байгаа байхгүй. Тэрэн дээр ингээ хүүхдүүдээ асууж аваа бодонгууд би ингээ найзтай хамгаа зориу бүхний зориулаад хахад гэд наадтай нэг л өөр харьцаад байна. Харилцаанд болохгүй байна. Би одоо өөр яах ёстой вэ? Би юугаа зөвлөслөх бараг л ёстой вэ? Энэ төр гэж асууж байгаа байхгүй. Тэгэхээр энэ удаагийн асуулт маань нөхөрлөлт ер нь золиос та нар хэр гаргадаг вэ? Ер нь тийм золиос гаргах ёстой юу гэд. Энэ дээр нөгөө золиос гэдгээ жоохон тодруулах хэрэгтэй юм шиг санагдчихэв. Тэгэхээр зарим судалгаан дээр болохоор бидний амьдралдаа гаргах нөхрөлийнхөө төлөө гаргах ёстой 30 төрлийн золиос гингүү тэр ингээд маш энгийн. За минийхаар бол энгийн юмнууд байгаа байхгүй. Жишээ нь би ингээд хүсээгүй байсан ч ингээд галзуу үйлдэлүүдийг найзаагаа дагаад хийх одоо сайн найзыгээ дагаад хүсэж байгаа учраас хийх ч юм уу тий. Иймэрхүү юмнуудыг ингээд чагсаа за одоо 30 золиос бол энэ байна энэргээ гаргацсан байхгүй. Тэгэхээр золиос гэдгээ бид нар өөрсдөө яг юуг золиос гэж харах уу гэдэг нь том жижиг аль нь ч хийж болно. Ер нь гэтээ өөрөө одоо тэрийгэ золиос за энэ сте амар том золиос гаргаж ин да гэж боддог ч юм уу тий. Зарим нь магадгүй одоо сте нэг найз нь цодтолтож яхад яадгийн алдсан найзынхаа төлөө гэд орохыг золиос гэж бодож байгаа тий. Зарим зүгээр амар энгийн нэг жижиг юмнуудаа золиос гэж бодчих магадгүй. Тэгэхээр та нарын хувьд ер нь золиос хэр гаргаж исэн бэ? Ер нь золиос байх хэрэгтэй юу? За золиос гаргаж исэн мөн гэж юу? Золиосыг гэдэг болохоор би зүгээр ингэж ойлгож байна. Дургүй зүйлээ хүчилж байсан. Тийм за бас хүчлэх. За дургүй зүйлээ мэдчих юу хүчлэх гэсэн. Өөрийгөө хүчлэх л гэсэн үг баг л та. Тийм хийдэг. Тэгэж ярьдаг. Тийм хэрвээ тэгээд нөө сайн наз гэдэг ойлголт чинь өөрөө нэг тийм миний одоо ингээд миний хувьд айгу үнцэнтэй зүйл байгаа байхгүй тий. Тэгээд одоо шинэ би ингээд заримдаа сайн найзаагаа хэрвээ миний амьдралд ингээд байхгүй болчвол тэгээд би ирээдүйдээ яах болоо те миний ирээдүй ямар авах юм бол гэж хүртэл бодох чинь те тэр хүн миний амьдралд ямар үнцэнтэй вэ гэдгийг харуулж байгаа. Тэгээд бодонгууд энэ одоо үнцэнтэй хүний төлөө те ямар нэгэн те дургүй зүйлээ хийх ч юм бол те миний хувьд бол нэг тийм асуудалгүй санагдаад байгаа байхгүй. Тийм тэгээд бүр яг ингээд нэг тийм жишээ ингээд хэлхэн чайшаа ингээд хийдэг гэдэг чинь ингээд өдөр тутамдаа хийдэг л байгаа байхгүй те. Одоо жишээ хэдийгээр би ингээд заримдаа ингээд тий нэг тийм бардам байна шүү дээ тий. За би одоо энэ удаа л ингэхгүй юм шүү гэж бодсон ч гэсэндээ тэр хүнийг ингээд нөө хайртай болохоороо тий тэгэл за энэ удаа дахиад ингээд ингэчээ да гэж бодох юм уу тий. Буугаад буулт хийгээд өчье гэдэг ч юм уу тий. Тэгээд сонсмооргүй байгаа зүйлээ тий шүүмжтэй хандж байгаа зүйл дээр хүртэл ингээд за сонсъё энэ хүн хэрэгтэй байгаа учраас гэж сонсох ч юм уу тий. Тэгээд ер нь бол би бол залаас гаргад юм байна. Тэгээд бас залаас би бол ингээд сайн найз байгаа л чи үнэхээр сайн найзтэй тэр хүн чинь чухаллал бас залаас гаргах хэрэгтэй гэж бодож байна. Яг нэг амар. За тэгэхээр юу золиос гэж бодсон чинь нөгөө нэг талдаа сайн найз байна гэдэг нь тухайн цаг хүний нөгөө хүн хэцүү цаг үед нь хамт байх ёстой шүү дээ бас тий. Тэгээд тэр хүн ингээл амар хэцүү байгаа л ингээ хамт байдгүй би нэг ярмаар байна ингэмээр байна тэгмээр байна гэхээр би ингээд өөр хамт байх ёстой гэдэг өөргийнхээ дагуу байгаа боловч нөгөө талдаа золиос байгаа байхгүй юу би цаг хугацаагаа золиослж байгаа гэсэн үг байгаа. Яагаад гэвэл дургүй юм хамт хийж чинь биш би тэр нөгөө ярмаарыг сонсох үнэхээр дургүй л байгаа шүү дээ нэг ямар нэг тийм гоё л бол байхгүй шүү дээ. Тэгж яхад чинь тэрийг ингээд сонсоол тэгэл тэр хэдий цаг хугацаанд ингээд хамт ингээд байгаа л эсвэл өөр юу ч хийдیں۔ Дэлгүүрх хэсдэг ч юм уу яа тий хамт арх уудаг ч юм уу тий. Энэ болгон бол золиос гэж бодож байна. Тэгэхээр ийм золиосуудыг хамгийн их гаргадаг ялангуяа цаг хугацаагаа үрж тий одоо өөрөө хийхийг хүсэхгүй байгаа юм хамт хийж золиос бол гаргадаг. Тэгээ бас нэг хийхийг хүсэхгүй гэдэг зүйл дээр нэг хэлмээр юм нөгөө хамт арх ууж арх уух
гэдэг бол амар том золиос гэж боддог. Яагаад гэх юм бол ингээл найзуудаараа нийлэлтэй тэгэл арх уу гэхэл ганцаараа уухгүй гэлэхээр чинь амар тэнэг болчихвол тий. Ингээд тэгэн гут ингээл манай гэрлэгч найзынхаа талаар арих удаг баг. тийм. Өнөөдөр орой бидний талаар арих. Би хизээж амар ингээд дуртайдаа ер нь их архиуж байгаагүй. Бараг л ингээд найз нөхөд тэр орчноо тий бодоол нэг уур амьсгалаа ивдэхгүй гэж бодоол тэгэл ууж байгаа байхгүй. Түүнээс нэг амар дурлаж угаад байгаа юм байхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр иймэрхүү золиосууд бол гаргадаг юм байна гэж бодож байна. Миний хувьд. Интересно. Би бас айгу адтай манай нэг найзуудынхаа одоо дотн байгаа ямар найзуудынхаа тал бол их золиос гардгүй юм байна гэж бодлоо. Одоо золиос гэж би хамгаалахаар надаас гардгүй байгаа байхгүй юу. Жишээ нь миний хамгийн дотны найз бүтээр ингээ ярихдаа ингээд надад амар хэцүү байгаад би найз руу ингээл баахан ингээл бүшсэн шүтийн бичил аудио мод бичээд үлдээхэд манай найз тэр хүлээж авах майндсетгээ бол надад хэлдэг байхгүй юу. За би одоо амар ятраад байна яг энийг ингээд одоо процесслээ чам руу ингээл тий хариу бичих одоо хоёлаа нэг ярилцах боломж алга байна. Би чам руу боломж гарангуут нь шууд бичиж гэж хэлдэг нь надаа. Бас одоо тэр бол ингээ гоё байгаа байхгүй тий. Тэнгууд би тэрийг ингээд хизээч за ёо намайг нэг гэж хүлээж авахгүй ягаад тэгэхээр надтай амар нээлттэй байгаа учраас тэр найз маань ч гэсэн над руу баахан юм бичээд би ингээл амьдрал өрнөөл дундуур нь ингээ нэг тэдэн өдөр алдаал ч юм уу яг тэр хүний чухал үед нь хамт байгаагүй байж таарах юм бол өстө найзгаа уучлаарай ингээд завгүй байлаа гэж тэгэл найз маань ойлгодог. Асуудалгүй зүгээр л найз чамтай хуваалцмаар байсан гэдэг ч юм уу тий. Тэгэхээр Гэтэ чи одоо ерөөсөө ингэ дургуй зүйлээ хийж аваагүй гэж үгүй найзтайгаа байх та. Дургуй зүйлээ хийдгэлтэйгтэй нэг амар том золиос одоо миний хамгийн татны найзууд төр л нэг их гардгүй байна. Уулзмаар байвал уулзмаар л байдаг, уумаар байвал уумаар л байдаг ч юм уу тий. Нэг тиймэрхүү айгуу тийм нөө мэдрэмжийн хувьд айгуу тийм хөнгөн байд юм байна гэж би бас бодлоо. Одоо би ингээл та хий та гэж бодсон юм. Зүйлийн магадгүй нөө чиний хүүхэнтэй айгуу бас холбогдож байгаа хэ. Одоо магадгүй чи ингээл одоо дургуй зүйл тохиолдсон ч гэсэндээ тухайн үедээ заа яах вэ гэл хүлээгээл авчдаг тийм их амар энэ миний дургуй зүйлтэй явъя даа гэж хүлээж авахгүй те. Тэнгүүд асуулт чи өөрөө нэг тийм золиос гэдгийг нэг амар том биш жижиг байж болно гэж ярьж байсан шүү дээ. Тэгэхээр би бас нөгөө амар том золиос гаргаад тэгээ айгуу шаналаад шархлаад үлдчихсэн найзууд дээрээ сайн юмнууд. Тэгээ нөгөө ингээд групп найзтай байжгаад тэгээд үнэхээр би яг буул тэгээл айгуу золиос гаргаал за би ингээл тэг ингээд энэ хүмүүст миний хувьд чухал учраас би энэ удаадаа буруу гэд хүлээчи. За би уучлаарай гэд хэлчихье. Би эхлээд ингээд тэг гараа сунгая гэдэг ч юм уу тийм юмнууд хийгээд тэгээд тухайн хүмүүс маань үнэлэхгүй миний сэтгэлийг айгуу шархлуулад удаан хугацаанд шархтаа явлаа. Тийм тохиолдол надад байсан учраас би одоогийнхаа найзууд дээр ерөөсөө золиос гаргадаггүй. Үнэхээр надад хэцүү байгаа бол not worth it. Тэгээд тэг ингээд надад амар дарамт шахал үзүүлээд байвал би за жоохон токсик биш үү гэж бодоод цайгаан жоохон барьцдаг шиг санагдаж байна. Тэгээ найзын үрэл угаасаа багтай байгаа хүмүүс надад амар ингээд нөгөө сэтгэлд эерэг уйг ч юм уу тий хамт байхад айгу ингээд юудаг чи дулаахан тийм хүмүүс авч үлдээд гэж бас магадгүй шүү дээ. Тэр нөгөө сая токсик гэдэг дээр энэ токсик байна гэдэг нь золиос мөн үү? Золиос их гаргаад байвал токсик мөн үү гэж юу бас. Ер нь тэгэл огтмол тий ингээл байнга тэгээд ахмал тэр чи болоосаа ямар нэг юм үе муу гэдэг штий нэг найзл юм бол тэгчээж тий чи хэлээ нэг тий би нэг хүний влог уншчихсан байхгүй юу тэгсэн чинь нөхөрлөлт одоо чи найзл юм бол чи тотнол юм бол тэгчээж гэсэн шахалт хэрэгц хизээж байх ёсгүй гинэ тэгэнгүүтээ зүгээр л нэг тэр хүн өөрийнхөө мэдрэмжийг бичсэн байгаа юм л да тэгэнгүүт нөхөрлөл гэдэг бол одоо чиний сайн найз гэдэг бол чиний одоо ийм хорогдох байр байх ёстой гинэ одоо ингээл ажил дээр асуудал гараал тий эсвэл ингээл амьдралд асуудал гараал аав ээж тэгээ таарахгүй ч юм тийм боллоо гэхэд тэнд очиод чи ингээд амар аюулгүй би энд гэд өөрөөрөө байж чадна гэд ингээ хүлээн одоо итгэдэг гэх юм уу тийм ингээ мэдрэмж авдаг бол тэр чинь ингээ амар сайн найз мөн зүгээр ингээл хоцсноо за би энийгээ ярьчих юм бол тэнгич болоо ч юм уу тий тэр дарамт дагаж очивол тий ингээд өөрийгөө чөлөөлөхгүй очисон чинь дарамт дагаж очиж авах юм бол тэрэн дээр чи бодох хэрэгтэй гэж бичсэн байгаа байхгүй тэгээд яг өөрийнхөө хувьд бодонгот бас тийм ч юм шиг тэгэл яг төрөний идэрлэгч асуусан тийм токсик юмнууд байх юм бол тэр ингээд яг юм нөхөрлөлийн мэдрэмж яг мөн үү тий гэж бас тэр нэг хүүхдүүдийн нөгөө ийм сэтгэлдлүүдийг уншсангуудаа тэгээд хэлчмээр юм шиг тий санагдчих байгаа байхгүй надаа.
тийм мэдрэмж. Өсвөр насрсан арай хэцүү яхаа. Шал биднээс амар өөр сэтгэхгүй байгаа байхгүй тий. Битж уулаасаа яг нэг онцлогоос шалтгаалаад те найз нөхөд гэдэг бол бараг гэр бүлээс нь илүү амар дээгүүр байна. Биш ээ. Одоо нүүгээр ирдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бас ингээд нөгөө насны онцлогоос шалтгаалаад те найз нөхөрлөлийг яаж харж ийн, сайн найзыг яаж харж ийн. Тэ ингээд мэдээч хэрэг бид нар чи одоо ингээд те ингээд нас айх тусам ухаан сум гэдэг шиг те аль нь эрүүл харилцаа бай, аль нь эрүүл бус алгаад байна те. Энэ зүйлээс гаргах үнцэн одоо үнцэнтэй зүйл үү биш чухал үгүй юу гэдгийг тунгаан бодож чадвартай болж байгаа болохоор тий. Тэгэхээр сонсож байгаа хүмүүс маань бас залуус маань эсвэл хүмүүс маань тиймдээ бусад юм шиг бас айгүй нэг эрэл хайгуулын үе шатахаа гэж байна. Энэ найзууд юм байт юм байна. Тийм аа энэ хүнтэй найзлах гэсэн юм биш боллоо гэдэг ч юм уу. Тийм юм байж болно шүү дээ. Заавал энэ хүнтэй найзлал насан туршийн найз байгаа л энэ төр гэдэг ойлголтоос илүү. Тэгээ одоо энэ дэр чинь бас ингээд энэ хүн энэ юм байна гэж хандхаасаа илүүтэйгээр бас ингээд чи ямар хүн бэ гэдэг чинь аюул чухал байгаа байхгүй тий. Би ийм хүн байхад ийм хүн байна тий. Би одоо ингээд чөлөөт өөрийгөө илэрхийлдэг ингээд өөрийгөө ингээд гаргамаар байдаг тийм төрлийн хүн байна тий. Тэнгүүд миний сайн найз чи ямар хүн төрлийн хүн бэ гэл тий. Эхлээд өөрийгөө амар сайн ингээд таниал тэгэл чамд ямар хүн хэрэгтэй байна, хүрээлэл хэрэгтэй байна тий. Ямар одоо гэрэл хэрэгтэй. Тэгээд өөрөө л их байгуулах юм гэж л бодож байна. Тэгтээ бодол төдий зүйл юм. Тэр үед ихтэй хэцүү байж ингээ эргээ бодохоор шүү дээ. Тийм сэтгэл санаа докторгүй өөрийгөө ч мэдэхгүй хүнийг ч мэдэхгүй өвч өгч юм уу. Ер нь аль яг тэр нэг нөгөө эргээд бодонгод очиод хөшөглөөд аммаар санагддаг гэдэг шиг бас байна шүү дээ. Тэгмэд нэг бид нар одоо шинэ хизээч ингээл өсвөр үедээ би хэм бэ? Тэр бодож байхгүй шүү дээ. Өсвөртэй болж байгаагүй дээ. Хөвчлэн надад найзуудаа хамгийн түрүүнд тавьдаг бас маахгүй юу? Тийм. Би хувьдаа нэр эрэндэгтэй хэцүү. Би ч нөгөөдөө сумын сургалт төгссөн. Тэгээд нөгөө нэг тавлаа найзалдаг гэсэн байхгүй. Тэгээд нөгөө биеийн тамир олсон үдэр ингээд нөгөө таван эмэгтэй чинь ингээд яаж хийж байгаа хоёр талт болчихж байгаа шүү дээ. Тийм гот ингээд аль нэг тал нь нөгөө хожино. Тэгээд яг тэр эмэгтэй хүний сакс гэхэрч үгээр гачлах юм байгаа шүү дээ. Алаан л байгаа шүү. Тийм гот тэгэл саксоо тоглосон үдэр юу агаал яг тэр баг болсон талаараа нөгөө тав найз чаа хуваагдал хоёр замаар яв. Тэгэл нэг юм уу хэлтэл муудалцал тэгэл явна. Тэгээ маргааш нь эргээ найзалцдаг. Тийм байсан. Тэгэхээр ер нь өсвөр үеийн найз тийм л байсан. Тийм. За эцсийн асуултаа асуух уу? Дамдраа бүгд өгнөд их үү? За. Гэрлэгч тамир харамсалтай ах шиг энэ дуусах төгөх тусам сэтгэлээр байна. Энэ яриг бид нэр камеранд ингээд тий унтраагаа дүрвэлжлүүлж болно шүү дээ. Газ сэтгэлээ барьж бас болно. Та зүйлс гэж харахгүй бол. За яа та хандлагаж явсан. Дүгнэлт гэхээс илүү ер нь л одоо нөгөө нэг амьдралын яг ямар үед ирж байгаа найзуу тий тэгээ бас юм нөгөө юм нөхцөлцөө одоо жишээ нь ингээл амар номонд дуртай хүн бол ингээл номоороо нөхөрлсөн найз нэг өөр тий багаасаа ингээл үерхэл ирсэн найз нэг өөр тий тэгэл ямар үед таарж байгаас хамаарат өөр байдаг дээрэс нь яг саяны манай хэдий хэлсэн шиг амьдралын ингээд туршлага суух тусам энэ юм байна тэр тийм байна би юм байна гэд таньдаг учраас тэрэн дээр ингээд цаг хугацаа харуулна гэхин хаашийн тий гэхдээ хүн ингээд давж туулж ийж өөрөө таньж ээж л мэднэ гэхээс би ийм хүн чинь тийм тэр нь юм байдаг болохоор чи баруун талын сонго гэл бид нэр зөвлөн гэж байхгүй. Тийм болохоор өөрөө өөртөөхөөрөө дүгнж аваарэ. Тэгээд өөрөө ингээд өөртөө хэрэгтэй гэсэн шийдвэрээ гаргаарэ гэж хэлмээрэн. Тэгээд токсик харилцааг дэмжээл тий. За би золиослсон чигээрэл золиослъя гэл явах бас яг зөв үү тий. Тэрэн дээрээ бас бодоод үзээрэй л гэж хэлмээрэн. Энэ юу байсан юм бэ? Тэгээс нөгөө жоохон бахтай англи сурах гэдэг фрэнд үзээд тэд нар чинь ингээд зургуулаа амар олон жил найзалж байгаа шүү дээ. Тэнгууд би бас нэг групп найзтайгаа ингээд мөнхөд байхын юм шиг айгу төсөөлөлтэй бид нартайгаа их зурлддаг байсан юм шиг. Би болохоор Фрэнциг үзэнгүүт нөгөө ингэдэг штэ. Росс, Моника тэгээ Чандлер гурч айгу өндөр цалинтай, нөгөө гурван жоохон цалин муутай. Тэгсэн чинь Россын төрсөдрийг тэмдэглэх гээд тэгээд нөгөө нэг ингээ үнэтэй $60 хураана гэсэн чинь ингээд нөгөө гурван ингээ сэтгэлээр ононготой нөгөөдөл ингээ муулдаг гэсэн гардаг байхгүй. Гурлаа одоо ингэн тэгнэ гэл. Эднэрийн ахларыг дандаа ингэж амар үнэтэй газар тэмдэглэдэг юм зэрэг. Тэрийг нь үзээд уян сайн найзууд чинь бас дотроо ингэж муудалцдаг юм уу гэж амар бодож исэн. Тэгэхээр ер нь нэг тийм үлгэр дуурайл авсан юмнасаа ингээд төсөөлөл болгочдөг юм шиг санагддаг. За тэгээ сүүлийн асуулт уу? За тэгээ сүүлийн асуулт. Бид нар энийг нэг анх хийх гээд фейлдсэн шүү дээ. Энэ бичлэгийг
Тэгээ би тэр асуултаас өөр асуулт тавихаар шийдлээ. Yes. Сюрприз барьцгаая. За. Бэлэн үү? Бэлэн. Хандлаа. За, бид бүгд найзууд уу? Бид дөрөв. Бид дөрөв найзууд уу гинэ. Найзууд гэж дэлгэрүүлнэ. Тэгж юм. Энд дэлгэрүүл. Бид дөрөв найзууд. Энэ хагас тий. Бид нар чинь хамт ажилладаг хүмүүс шүү дээ, тийм. Тэгээ арай өөр төрлийн гэх юм цаашаа. Өөр хувийн бүдэл бодолтой, өөрөөр ажлын байртай. Тэгээ зарим нэг нь бидний дээр одоо менежер байгаа шүү дээ, тий. Тэгэхээр бид бүгд найз нөхд мөн үү? Тий. Эсвэл хамтран ажиллахсаад үү гэж бод. Одоо эндээс эхлэх үү? Санаа ихэл байг тийш. Миний бодлоор одоо нөгөө түрүүн яг ярьжсэн шиг амьдралын одоо яг ямар үед байгаагаас хамаарат ингээ хүний найзууд ингээ өөрчлөгддөг тий. Тэгэнгүүт одоо яг ингээ ажил дээр гарангууд амьдралын найзууд минь хичнээн байгаа ч гэсэн ингээл жилд нэг уулзна гэдэг чинь тий амар чанга байхгүй яг үнэндээ. Тэгэнгүүт байнга цагаа зарцуулж байгаа хүмүүс болоо ингээ найзууд болоод үлдэнэ. Гэхдээ одоо ингээд магадгүй бид нар хэдэн жил хамт ажиллах юм тий. Тэнгүүтээ одоо амьдралын шаардлагаар салаад өөр тийш явангууд эргээд тэнд яг үлдэх юм бол тэр яг нэг нөхөрлөл ингээ сайн найз болж үлдэх баг. Одоо бол бид нар ингээд найзууд мөн гэхдээ дараагийн одоо бид нар ярьж байгаа нь болохоор тийм насан туршийн тэр нөгөө ийм нөхөрлөл ингээд яг хадгалагдж үлдэхгүй үгүй юу гэдгийг бол бид нэг мэдэхгүй байх гэж байна. Тийм. Амьдралын шаардлагаар яг одоогийн нөхцөлд бол найзууд ингээд мөн ингээд өлөөнөөс орой хүртэл хамт тэгээд үзэл бодол зөрчилд нь нийхэн тэгээд хэрэлдэж уралдана, майжилсан. Майжилсан тохиолдол байхгүй шүү. Тэгэхээр тийм бах гэж би бодож байна. Миний бодол. За тэгэхээр зөвлөмжөө хийх нөө. За тэгээ нэг юм хэлж байна гэхгүй. За тэгэхээр бид нар ингээд нэг хоногийн 24 цагийн сэрүүн байх 16 цагийнхаа 8-нд төвжихгүй байх 14 цагийнхаа тэрнийхээ 8 цагт нь хамт байж байгаа байхгүй амар их урт цагийг ингээ хамт байж байгаа. Би өмнө нь эмнэлэгт ажиллаж байсан. Тэгэхэд чи ингээ би өрөөндөө л ажилтдаг. Өрөөндөө суугаад хүний үзэл хаяа завсарлагаанаараа хамт ажилтдаг эмч нартайгаа нэг хамт кофе уух юм уу. Тэгжил бидний би ингэж тэр хүмүүстэй арай жоохон ойр байж байгаа байхгүй нөхөрлөж байгаа. Гэтэл энд болохоор яаж юм гэхээр орчин ажлын нөхцөл нь шал өөр. Ингээд өглөө ирээл ингээд бүтэн 8-9 цаг хамт байж байгаа. Дундуур нь бид нэр зөндөө удаа хугацаанд өглөө 90 гутаал асуудлаа ярьдаг. Өдөр хоолны цагаараа ярилцдаг. Ингээд амар их ингээд яг бүр өөрийнхөө хувь хүний талаас айгүй хоорондоо энийг ярьж танилцуулж зөвшөлддөг. Тэгэхээр бүр ингээд найз байхын аргагүй орчих усж байгаа байхгүй юу? Байхын аргагүй. Тийм. Тэгэхээр энэ бол ингээд ажлын одоо хамтрагчид гэж хэлхээсээ илүүтэйгээр энэ бол яг бүр ингээд найз нөхөрлөл үүсгэх орчин, вакуум орчин бий болчихж байгаа гэж би үзэж байна. Тэгэхээр ингээд бид дөрвийг найз биш ээ гэж хэн хэлэх юм? Баба юм вакуум орчин үүснээ бол бас найз үү. Тийм. За тэгээд тэгээ ер нь бол найзууд мөн. Тийм найзууд мөн. Тэгээд нөө одоо бидний ингээд найз нөхөрлөл цаашдаа хэр хоол замыг туулахыг цаг хугацаа л мэднэ. Одоо энэ подкаст дээр цаг хугацаа. Тийм. Тэгээ одоо ингээд бүгдөө ингээд үргэлж хамт байхгүй шүү дээ. Ингээд тал тийшээ салаад өөр ажилд ороод ингээд яллаа гэхэд дараа нь ингээд эргээ уулзгаад ингээд яг тухайн үеийн өөр намайг таньсан мэдрэмжээрээ эсвэл ингээд би уулзаад нэг асуудлаа ярьдаг ч юм уу. Би баяр жаргалтай тий амжилт бүтээлээ хуваалцахад тэрний маань талархаж чадчихэв нөө. Эсвэл миний одоо тэр хүн хэцүү цаг үеийг хамт ингээд яг тий туулалцаад намайг ойлгож чадчихэв нөө гэдгээрээ л энэ нөхөрлөлийн үнцийн цаашдаа явна. Тэгээд мэдээж цаг хугацаа л бас харуулна байх гэж бодож байна. Ахаа. Тэгээд бид нар цаг хугацаа харуулна гэдэгтээ бол аяг 100% санал нэгдэж байгаа шүү за. Тэгээд арай өөр өнцгөөс хариулъя гэх юм бол миний бодлоор найзууд мөн. Гэтэ яагаад найзууд вэ гэхээр гэдэгтэй ажлын орчноос бол шалтгаалаагүй те. Эсвэргээрээ одоо шин би ингээд их шилэнтэй ч юм уу те найзууд байх боломжтой байхгүй юм чи миний хувь өний сонголт шүү дээ те. Тэгэхээр би зүгээр ингээд миний хувьд ингээд та гурвын зан чанар те байгаа байдалтай хандлага таалагдж байгаа учраас те би ингээд найзаараа сонгож байгаа байхгүй. Найзаараа сонгоно гэдэг чинь те би ингээд та гуравт ингээд санаа тамаар санагдаж байна. Би өөрөө санаа тавиулмаар санагдаж байна те. Ямар байгаа бол гэж те асуумаар санагдаж байна. Өөрийнхөө ингээд те
одоо жаргалтай зовлонтой зүйлээ хэлмээр санагдаж ингээд сонголтоо би өрөөж байгаа байхгүй. Тэгээ тийм учраас би бол ингээд тэр ингээд найзууд гэдгийг ажлын орчноос шалтгаалсан тийм найзууд үүссэн гэж би болохоор бодохгүй байгаа. Тийм ингээд нөгөө хүнтэй найзлахгүй гэдэг чинь хуучин миний сонголт те. Энэ дээр нэг юм нэгэд одоо энд ажиллахаас өмнө би наримдал цэцлэнд ажилладаг гэсэн байхгүй. Наримдал цэцлэнд өглөөнөөс орой биш 24 7 хамт байдаг байхгүй. Тэнгүүд чинь тэнд ингээд 50 гаруй хүн хамт ажиллаа гэж бодоход ингээд биднээс илүү удаан хугацаанд ингээд бүх юм ингээд орой өглөө хоолоо бүр ингээд 0 та хүртэл ингээд байнга таарна штэ өглөө орой. Тэгж яхад тэндээс ингээд үлдсэн найзууд одоо үлдсэн гэхээс илүү яг ажиллаж явах үедээ би яг энэ орчин шиг найзуудтай тавиулаа найзууд ч юм уу тэгж өртөөсөө бодог байхгүй. Тэгэхээр тэнд бидний найзууд гэж аль нэрээ хизээж хэлж чадахгүй тэндээс үлдсэн зөвхөн одоо яг үлдсэн найзууд байгаа. Тэгэнгүүт ингээд энэ орчин вакуум болоод гэдэг нь хүчтэй биш, одоо хүчлэлтэндээ биш. Яг ундралын сайн хэлсэн шиг ямар нэгэн нөхцөл нь таарсан учраас л гэж найзууд гэж бардам хэлж чадчих байгаа хэл гэж бодож байна. За би хэлье. Бид найзууд биш юу ярьдаа би за. Би нөгөө нэг сайн найз гэж бодоод явуулсан. Ганцаараа яваад байсан хүн ээ. Яа хутраад байгаа харлаа. За би бол гэхдээ одоо энд байгаа манай мэндийн байгууллага дотор бас найз гэж боддгүй хүмүүс бас надад байна л та. За тэр нэрийн одоо. За тэр нөгөө хэн байна? Тэгж боддгүй хүмүүс бас байгаа шүү дээ. Зүгээр хамтарч ажиллаж байгаа хүмүүс. Тэр нөгөө өөрийгөө оройлоор илүү хүлээж авч байгаа хүмүүс бол байгаа. Гэхдээ манай ажлын орчин бас бус байгууллагуудаас аяг өөр нээлттэй бид нар бие биендээ яг одоо үнэн бодлоо хэлж чаддаг болохоор яг найзууд байх тийм суур нь биднэрт илүү бүрдэж бас магадгүй гэж би гүлээгчтэй санал нийт тэр дээр л нийлж байгаа байхгүй юу. Одоо жишээ нь бид дөрөв гэхэд нөө нийтлэл хамт бичиж байгаа тэрнийхээ сэдвийг ярьдаг олон өнцгөөс ярьдаг болохоор илүү юм гүн гүнзгий бас байнга найзуудтайгаа яриад байдаг өнцгүүдээр ярьж байгаа учраас бидний нөө бонд илүү ингээд дотносж байгаа байж магадгүй байхгүй юу. Тэгэхээр энэ сууж байгаа хүмүүсүүд энэ сууж байгаа хүмүүсийг бол за найз хийдэ авахлаа найз бид дөрөв бол аваад өгч. Тэгээ бид дөрөв бол найзууд гэж би бодож байна. Тийм. Тэгэхээр дөрвөлээ энэ дээр санал нэгтлээ. Анх удаа энэ асуултан дээр л санал нэгтлээ. За. За баярлалаа. Ингээд сонссон үзэж байгаа те бүх үзэгчид сонсогчдод маш их баярлалаа гэж хэлье. Тэгээ бид нэр дөнгөж сая яг нөхөрлөлийн талаар ярилцаа дуслаа. Айгу яалтчгүй ингээд өргөн цар үрээтэй тий. Тэгээ бид нар ингээд нөхөрлөл гэж юу вэ гэдгийг сайн ярилцлаа. Тэгвэл нөхөрлөөс бүр ингээд сайн найз гэдэг төвшөнд авчихын тулд юу хийх ёстой, яах ёстой гэдгийг ярилцлаа тий. Бүр ингээд дахиад цаашаа лавшруулад эрэгтэй эмэгтэй сайн найз байдгүй гэдгийг хүртэл ингээд ярилцлаа. Тэгээ дотн зүйлээ ярьдгүй гэдгийг хүртэл ярилцсан. Тэгэхээр сонсогчдаа яг бидний ярилцсан тавьсан асуулт нь яг өөрөөсөө асуугаад тэгээд хариулаад нэг үзээрэй гэж хэлээ. Тэгээ бидний ярьж байгаа зүйлд маань шүүлтүүртэй хандаарай гэж бас сануулгыг хүслээ. Тэгээд баярлалаа. Баярлалаа.